Сайн бацхан залуусаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрөөс хавуулаад та бүхэндээ нэгэн цааш хөгжим мэдээлэл үзүүлэх хүрэхээр боллоо. Энэ ямар нэвтрүүлэг вэ гэхээр Метро Музик хөгжим мэдээлэл. Ингээд нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар эхэлж байна. Анхны дугаартай урилгаар гур тамтыг урьж оролцуулж байгаа. Гур тамт хүн жилийн өчтөн бишгч нараа бидээ хамттай байх бол нэвтрүүлгийн туршид цугаа бүсэлээрээ бүгд хамттай гур тамттай хавцгаая. За ингээд Метро Музик хөгжмийн суугаараа та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Анхны хорд бол 1987 онд байгуулагдсан. Энэ бүрэлдэхүүнд бол байсан хөгжимчдээс одоо ахлагч Ганбаяр тоглож байгаа одоо урдны бүрэлдэхүүнд. Тэр үед байсан залуучуудаа нэг тус тустай өөрөөр ажил хийцгээе. Тараад явцгаас 87 онд анх Улаанбаатар төмөр замын суудлын Богоон депогийн дэрэгдэх хамтлаг байсан. Тэр үедээ Охтын цорыг нэртэй байсан гэсэн. Нэрний талаар бол энийг суудлын Богоон депогийн тухайн үед Богоон депогийн дарга байсан Насанбат ах өгч ирсэн гэсэн. Одоо тэгээд ийм депогийн хажууд нэг юм хамтлаг байгуулад тэгэл ингээл за нэг залуучуудын нэг захлах хөгжмийн хамтлаг байгуулъя гэж захлах хөгжим явуулж ирэл. За тэгэл нэр гэл тэгэл баахан нэр ярьсан баг. Тэгэл гоо яагаад нэг одоо нэг мискорост гэл тэгэл нэг орсоор хэлээл хурд гэл нэр хурд юм биш тэгэл бүгдээр яг хурд гэл баталж ийсэн гэж байна. Тэгээд энийг бол яг олон хүмүүс би нэр өгсөн гэж хүмүүс ингээд ярьдаг юм байлаа. Тэгээд би бол яг тэр хүний тэр ахын одоо бол настай л тэр ахынхаа Насанбат ахынхаа амнаас өөрөө би сонссон учраас энэ нэрийг би Насанбат ах гэсэн болов гэж байна. Одоо ер нь бол анхны уран бүтээл хийснээрээ хэрүүл одоо тэгж олон танигдж ирсэн 95 онд анх хамтлаг байгуулагдсан гэж бид бүхэн боддог. 1991 онд би 10 дугаар ангид төгсөөд 92 оноос хойш ер нь бол хурдтай холбогдож эхэлсэн. Тэгээ ер нь бол яг 92 оноос хойш одоо Ганбаяр бид хамт одоо хангрогт төр бэлтгэл хийж анх хэлж ирсэн юм байна. Тэгээд хамтлаг маань ер нь бол яг маш олон дуучид орж гараад түүнээс хойш бас 94 оны хүртэл бас тийм хамтлагийн одоо бусад гишүүдэд хайх ирэх одоо бүтэн 3-4 жил зарцуулсан байгаа. Мэдээж анхны юм гэдэг бол дандаа сэтгэлд үлдсэн хүн болгоны ер нь амьдралд тохиолдож байдаг одоо альва бүхэл зүйл бол анхных нь сэтгэлд хамгийн их татна. Мэдээж урд хамтлаг анх байгуулад анх тоглох гээд тайзны ардалт тогтлоод одоо циркийн менежерийн ардалт одоо бид бүхэн зэрэглээ орж ирээ шуугаал одоо анхны тоглолт тэр мөч надад айгүй их тод тийм санагдсан юм. Ер нь их догдолж байсан. Ер нь бол зөвхөн хурд хамтлагийн тухай гэхээс биш ер нь бол анхны би тайзан дээр гарч гитар тоглосон би 1976 онд одоогоос 32 жилийн өмнө гитар одоо өөрөд жоох хөөхөд 10 жилийн 4 дугаар ангийн хөөхд би анх удаа бас тэгэж хөгжим дээр гарч ирсэн. Тэр анхны өнөөдрийн хүртэл туулах замны юм эхний алхам тэр тайзан дээр гарч ирсэн. Тэр мөч бол бас надад их гоё санагддаг. Тэр үед байсан бүх болцооныхаа хөгжмүүдийг цуглуулад гэрэл
гэрэлүүдийг цуглуулад тэр одоогийнх шиг тийм угсардаг тайз гэрэл эднэр байсангүй. Яг цэвэр бан завцраад барилгын шат зоогоод угсраад нэлээд өсөр том тайз засч байсан. Тэгээ анхны одоо цэргийн бодол дууны клип, чимээгүй өрх дурал дууны клип энэ хоёр дээр яг тэр тоглолтын дүрснүүдийг монтажлж хийсэн байдаг. Тэгээ тэр үеийн тоглолт ямар ч басна үзээгүй хүмүүс яг тэр клипний хэсгээс зураглалаас харж болох байна. Манай хурд хамтлагийн анхны бүрэлдэхүүний 87 оноос хойш суудлын вагон депод хурд гэдэг хамтлаг байгуулагдаад тэрний гитарчин Бачаргал ах маань одоо миний анхны тоглосон концерт дээр улаан гитарыг надад өгч ирсэн юм байна. Тэр улаан гитар бол Оросын бас алдартай нэг гитарчин тоглож байгаад хойно одоо тухайн үеийн одоо $500 худалдаж авч надад тэр гитараа улаан гитараа өгч тэрүүгээрээ би анхныхаа концертыг тоглож ирсэн байна. Ер нь хөгжим техник хэрэгсэл бол тухайн үед бол маш хэцүү байсан. Дандаа Оросын одоо Flix band гэл харанга хамтлагийн оруулж ирж байсан мөнгө сайхан продакшны одоо хамт олон оруулж ирж байсан. Манай урд техник ч гэсэн хамт ингэж 8 хийж хойшоогоо одоо сахин күртэг юм уу таргын ярьж зарж тэрүүгээрээ бүгдээрээ яригч оруулж ирж одоо тэр үеийн одоо нэр бүх шоу концертуудыг л тэр яригчудаар л авч гардаг байлаа шүү дээ. Анх бол маш их том хэмжээний гүйдэх хараадаг тайз засч улсын циркэд 94 он тоглож байлаа. Тэр бол одоо бид бүхний бас тэр манай рок формны одоо бүгд бол мэдж байгаа судлаач нар урлаг сонирхолтой продакшныхын хүртэл хамгийн анхны одоо тийм том хэмжээний концертыг гүйж хараад тоглодог тэр том 4-5 машин ванз оруулдаг тэр тайзыг зас тоглож байлаа. Анхны акустик амтлаа гэдэг мөн симфони та хамтарсан концертуудыг хийж тоглож байлаа. Оны 10 сард бид нэр топ 10-д анхныхаа яг амтлаг концертыг тоглосон Монголд. Ер нь хамгийн анхны амтлаг тоглосон амтлаг. Энэ тоглолтыг зөвхөн дэлхийн хэмжээндээ ярьж үзэхэд бол зөвхөн амьд тоглодог тэр дотроо рок хамтлагууд яг хийдэг юм урсгал. Ер нь бол 80-аад оны ихээр энэ урсгал чиглэл гарч ирсэн. Тэгээд ер нь яг тайзан дээр одоо цахилгаан гитартай гүүж харайгаал утаа манамтай айгүй тийм ачаалттай тоглодог энэ рок хамтлагууд дийлийг бүр 100% 360 градус эсрэг болгож хурдтай дуулдаг дуугаа удаан болгож тийм нүсэр дуунуудаа уянгийн баллад болгож ингэж дуулснараа үзэгч фэнүүд нь бас нэгэн тийм шинэлэг стил гарч ирсэн. Энэний дагуу одоо бид хүн анх удаа одоо бас нэгэн төлөв амьд хөгжим тоглодог энэ хамтлагуудыг хийдэг энэ жайгийн дагуу анх удаа тэр топ 10 тоглож исэн. Энэ бол бидний бас нэг зөв шийдэл болж чадсан. Яг цаг үе олсон. Энд бол бидний яг ер нь рок поп биеийн одоо амьд хамтлагуудын донд өгүүлэгдэж байсан. Манай рок попд өгүүлэгдэж байсан нэгэн концертын нэг хэлбэр хэм маяг. Тухайн үед одоо Монголын хамгийн том л тийм 80 клубтэй тоглож байлаа. Тэгээд тэрэндээс бол одоо мэдээж дурсамж үлдсэн хүмүүсийн сэтгэлд өнөөдрийн хүртэл яригддаг одоо
одоо хүртэл хэлж штэ ер нь та бүхэн бол эх орны хамтлагаа тий ээж аав нутгуусаа хайрлан магтан дуулдаг гэж хэлдэг. Энэ бол үнэхээр үнэ зайлшгүй. Гэхдээ бид бүхэн бол эх орон ээж аав дуулахаас гадна мэдээж рок тий уянгийн баллад хайр сэтгэлийн тухай оюутан одоо 10 жил тий тэр нь үе үеийг дамжсан дуунууд маш их дуулахыг боддгоо. Зэгэлцсэн шар толгодон хаягаан гойдоо аргинд нардын дуусан хөхүүрэн хонан гойдоо айгандан нүтийн ардагсан өвдөрөн хамран гойдоо шилгишгүй ариун тонглог усын нар зүбсэж гойдоо шилжишгүй нутгийн хамуусыг нас цог түшиж гойдоо модэрсэн наадмынхан дурдам тосорн дэлэн гойдоо Монгол гэсэн дургаан үсэгтэй бурхан нэрэн дэлхийгэн чимэнэ Өөрснөө бол өөрийн гэсэн өнгө аястай хамтлаг өөрийн гэсэн үзэл бодолтой тэрэндээ бүгдөө яг үнэнч байж бүгдөө тэрнийхээ төлөө байсныхаа хүчинд бас бусдаас илүү бас нэг жоохон төрүүлж сэтгэгч гэх юм уу тэр хэмжээний зүйлүүд бол биднэрт бол бас байхаа. Тэгээ бид нар гэхдээ бол энэ бол бидний ажил ямар ч үсэн юмд бол цэвэр өрсөлдөөн байх хэрэгтэй. Тийм учраас бол бид нар бол энэнийхээ төлөө бас бүгдөө зүгээр цэвэр ажиллаа хийж өргөж ангадагч бас зүйлүүдийг бас хийжсэн нь бас их бахархт юм аа. Хөгжим дуртай одоо бага наснаас өнөөдөр 32 33 жил би Монголын рок pop урлагийн тайзан дээр жоохон багасаа эхлээд тоглож ирсэн энэ замнал маань бас энэ олон дүүгээ дагуулад өнөөдөр бас урлагийн энэ төлөөлөл ганц одоо бас Монгол орны одоо төлөөлөл болж хурд гэж байхаасаа илүү Монгол туурхтны энэ дэлхийд оршиж байгаа бүх Монгол туурхтны бахархал болсон юм хамтлаг болоод явж байгаа даа бас нэг талаасаа бас омогшиж бас цаашдаа бас ажиллах тийм их шүчээ бас авч явдаг юм аа. Хамт олон хамтлаг бие бинийгээ хүндэлж ижил ер нь амжилт хүрэх болохоос биш. Тэгтээ дигтэй журамтай хаана ер нь дэг журамтай байна тэнд л ажил явж байдаг шүү дээ. Монголд бол ер нь жоохон талгар назгаа тийм байгаа газар албан газар ер нь л нэг тийм олон юм их олон юм сонсогдож байдаг. Муу зүйл нь их сонсогдож байдаг. Тэгээ альваад дигтэй журамтай байсан газар бол ажил мэдээж урагшаа явна. Энэ ч гэсэн одоо урлагийн байгууллага манай хурд хамтлагийн зүгт ч гэсэн хурд хамтлагийн одоо зүгээс ч гэсэн дотоод дэг журам гэж байх хэвээр бие бинийгээ хамгийн гол нь хүндлэх ойлгох ёстой л тэрсэн дээрээ л одоо ажил тэрнээс биш цэргийн диктатурч байдгүй манайд багш шавьянч тийм байхгүй зөвхөн сэтгэлийн найз нөхдийн би дүүнэрээ найз гэж боддог. Одоо манай хамтлагийнхаа бүх дүүнэрийг миний найз болохоор бид биенийхээ ойлгож өнөөдрийг хүртэл явж байгаа цаашдаа ч гэсэн биенийгээ хүндэлж бас хайрлаж явах хэрэгтэй. Тийм болохоор өшөө цааш хийх ажил маань биенийгээ ойлгосноор биенийгээ хүндэлснээр биенийгээ сайхан нөхөрлж найзлснаар ажил явна гэдгийг би бодож байна. Ах нар минь анх ингээд урлагт ороогүй тий. Хөл тавиг байсан бол би өнөөдөр яаж мэдэх вэ? Ямар нэг өөрийн гэсэн ажил юм хийгээд явж л байгаа. Гэхдээ нэг хамт олон болоод нэг одоо ажлын одоо тий нэг газарт одоо яг ингээд бүрэлдэхүүн болоод явж байгааг бол мэдээж бахархах тууштай сайхан байна. Олон жил болж энэ 15 6 жил тагтагтай ажилласан. Тэгэл одоо ардлын голдуу ажлуудыг хийдэг. Янз янзын юмд оролцсон уу? Нэг мэдхэд зураач болцсон ч байх шиг нэг мэдхэд тайз өгөөд угсраал даална шүү дээ. Бүх юм. Тэгэл 40 жил боллоо. Хамтарч ажиллахад ямар байдгүй гэдэг чинь. Өдөө хүртэл явж гинэ гэдэг чинь тэгээд ямар байгаа нэр тодорхой хэрвээ онцгойс бол аль үжил алга болно шүү дээ. Бид нар бол хөдөлмөрийг бол одоо маш их хийдэг. Яагаад тэгэхээр нэг дуу зохиолч дууны шүлэг хэрэгтэй болж, дууны шүлэг хэрэгтэй болчоод бусдаа танилцуулна. ертөнцийг ойлгуулж эхэлнэ. Нэг ийм хэмжээний ийм стилийн дуу. За тэгээ бүгдөө хичээнэ бэлтгэл хийж эхэлнэ.
За нэгдүгээр гитар яаж, хоёр нь яаж явах вэ? Соол нь яаж явах вэ? Бас нь яаж явах вэ? Бөмбөр нь ямар холбоос хийж тархилтын хэсэг рүү н оруулах вэ? Энэ гоё үгтэй нийлсэн гоё ориглон хөгжмийн найруулга хэсэг л тэрэн дээр бүгдөө ажилладаг. Тэгээ нэг дугаа бүгдөө одоо дор хаяж нэг сар гарна үдчихэж би бинээ ойлгож тэрийг дараа нь эхлээ бөмбөрөө бичин дараа нь бас гитараа бичин тэгээ бичлэгт орж ирдэг. Тэгэхээр бол ер нь амьд хөгжимчдийн заавал хурд гэлтгүй манай энэ ер нь амьд хөгжимчдийн хөдөлмөр бол маш их байдаг. Бусдаас илүү. Би бол тэрийг бардам хэлж байна. Зүгээр нэг компьютертсан тийм байдлаар дуу хийх бол өнөөдөр бол амархан ялангуяа зохиолын дуушдын энэ одоо хийж байгаа байдлаар бүх юм компьютерчаад одоо хоолойгоо хүртэл компьютераар засдаг болчихсон юм цаг үе. Бидний хувьд нэг цомог гаргах бол үнэхээр бас 2-3 жилийн ажил байдаг шүү. Тэгээд амьдаар нь бичдэг тийм ээ. Тэгээд бичлэгийн студ яаж бас бичдгийг хүмүүс маань бас тэр болгон сайн ойлгодог байхаа. Тэгээд бөмбөрөөр бичин дараа нь бас гитараа бичин дараа нь гитаруудаа тэгэл ер нь олон шат дамжлагаар дамжиж ингэж бичдэг болох болдг юм гарч бордын бол нэг дуу хийх гэж бас нэлээд мэжгэр юм болдг юм аа. Бас ажилтай шүү. Би ямар дуу дуулж ийн гэдгээ бас сайн судалж яж дуулахгүй бол энэ дэлхий глобалчлагдсан энэ цаг хөгжим урлаг одоо ингээд хил хязгааргүй байгаа энэ цагт бөөн одоо нэг өдөр санаандгаа дуулж ягаад өрөнд орох үе дээ тийм ээ. Тэгэхээр аялгаа их гаднаас сулгаа гэж байна. Ялангуяа урд зүгээс манай хөгжмийн зохиолч энэ ая зохиогч нар урд зүгийн аялгаа их дуу их хулгай хийж тоглоод Монгол дуу болгож ингэж явж байна. Энэ бол бас шудраг биш юм шүү гэдгийг хэлмээр байна. Өөрсдөө бодох хэрэгтэй. Монгол бол тансаг өргөн аялгаутай, маш өргөн тийм аялгаутай ард юм шүү дээ. Тэрийг эрмэлзэж өөрсдөө Монгол сайхан аялгаунуудаа гаргаж ирэх шүү гэдэг. бичлэг хийжсэн. Тэгээд дангаар нь тэгээд тэр бичлэг яваа тэгж их таарсан хүмүүс их сайн мэддэг юм лээ. Үгийн ингээд сонсох юм бол хүн төрхөөс ахуулаад дуусах хүртэлх амьдралын тэр бол үгээр дуушууд рок баллад тийм дуу байгаа. Тэгээд бас л нэг их хүрийн амьдралын хоорондын харьцааг л гэж хэлснээс одоо бас өнөөдрийн хүртэл манай хамтлагийнхантай хамтарч дандаа энгийн жирийн сэтгэлээсээ гарсан тэр сайхан
Цэргийн бодол одоо мэдхгүй байхгүй гэж бодож байна. Маш хурдан маш алцтай. Энэ дуу манай ахлагч Ганбаярын том ах гам болт гэж 78 онд өөрөө цэрэгт байхдаа зохиосон гэсэн. 94 онд энэ дуу тоглоё гэдэг баяртай гэж байна. Чи нэг соол зохиоч энэ дуу дуулах гоё дуу. Бэлцэн ах энэ дуу удаа тоглож ирсэн. Анх бичлэгийн тараачаад гэсэн. Муу залуу тоглолоо. Өстө бичлэлтэй нэг дуулаад дахиж ярьдаг байсан. Хамгийн том ах цэгт байхдаа шүтгэний өв аян бичээд тэгээд яг цэгт дуулагдж байсан. Тэгээд сүүлд нь янз янзын оюутнууд хүртэл дуулж байсан. Оюутнууд биш ингэж бодохоор гэж цэрэг бичнэ гэж бодохоор янз янз дуулдаг байсан байлээ. Тэгээд яг мэдээж миний хамгийн том төрсөн ах болохоор тэгээд би энэ дууг аваад дууссан юм аа. Тэгээд явуулсан ард түмэд хөнгөсөнд би маш их баяртай. Амьдралыг ард цэргийн амьдралыг хооронд дуугаар хайр сэтгэлээр холбож өгсөн тийм гоё дуу. Тэгээ тийм болохоор бас одоо Монголын бүх хүмүүс цаг үеийн алдалгүй үргэлж ингэ дуулгаж яваа дууны нэг бол яалч байхгүй цэргийн бодол дуу. Баян Монгол чуулган дээр студид өхнө ахтайгаа хувилдж байгаад шөнөөр бид нар бичижсэн. Кино үлдээс 8 зам бичдэг. Анх удаа Монгол 8 замаар бичдэг юм хайлсан дээр бичдэг. Тэр магтууны бас л мөнгө төгрөгөөр гуйж байгаа л тий. Ингээл хуушуур бузаар ингээл хоолндаар ингэж яагаад аргалж яагаад авчирч тавиал бид нар ингэж бичижсэн. Одоо оны дол продакшн оны бот бид нар бичижсэн. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар ээлжээрээ бичээл ингээл тухайн үед бол нэлээ 12 хоног бичсэн л дээ. Тэгээд энэ цэргийн бодлыг ер нь дуулчих гэдэг санааг гаргаад манай хамтлагийн ахлагч Ганбаярах гаргаад. Тэгээд би бол яг тэний нэг хөлгөт дотроо бол тухайн үед бол үнэн рок тий. Тэрэндээ амар үнэн ч удаа. Тэгээд ер нь ийм цэргийн бодлого гэдэг юм боллоо дуу яага байж болтгоо жишээлбэл энэ Guns N' Roses энэ дууг сонсгал тий. Motley Crue-ийн дуу сонс, Silon хамтлагийн дуу, AC/DC-ийн нэг сонс. Ийм уянгийн амар гоё дууд унд байдаг юм байна аялгуудаа тий. Заавал энэ дээр ийм характер хөгжим бүр хүчтэй юм хэрэггүй тий. Ийм бас хэв маяг байна боллаа гэдэг утгаараа уянгийн ийм элемент ийм дуунууд байна. Тэгэхээр ийм дуунууд дээр хэдүүл энэ дууд болж байна. Тэгээд манай бас хамгийн том ахын зохиосон дуу болооч тэр би багтаа бас их сонсдог байсан. Энэ дуу бол их тийм анхааралд тий шууд хүнд хүрчих болов гэж би юусэн бодоагүй байсан. Шал өөр дуунууд дээр анхаарал тавиад ингээд үржижсэн. Бүх киоск түүц Монгол орнд яар цэргийн бодол доолж эхэлсэн. Их долоогийн шоуг төв зэглэлт хөрөөл тоглолтоос тэрэн дээр анх яг залуучууд гарч дуулсан гэж үзэгчтэй юм. Тэгэхэд студианд 30-аад мянган зэрэг дуу болж тайзан дээр гэрт балуудаж цочиж айгүй хэвтэй сонир байдалд орчихсон. Тайзан дээр миний лан нөлөөс гарцсан байсан. Тухайн үед л одоо хамгийн их том шоу боллоо гэж 30 мянган цуглаа. Тэгээд тэрэн дээр гарч бид нар дуулаад тэрэн дээр л би ер нь цэргийн бодолтой ямар их ирч хүчтэй болсон юм бэ гэдэг тэр энергийг би тэр ард түмнээс л би авч чадсан 30 мянганаас бүгд дуулсан. Би гитар тоглож байгаа би гитараа сонсгоо байсан. Тэгэл та нар ойлгоч. Тэгэхээр ямар их хүчтэй оруулж тэр олон мянган тэр дуунд их хайртай болсон юм бэ. Тэрээс тэр цаг үеэс л эхэлж тэр том энерги тэр хүмүүсийн цуглаан тэр том ирч хүчтэй том шоунаас л бидний одоо ер нь манган бадрах тийм цаг ирсэн болов уу гэж байна. Миний дайсан дууны анх санааг нь би яг банцан гитартай анх дэм гэх хөдөлгөөний анхыг бодгоо барьсан. Биш нэг ийм дуу хийвэл яаж хийжсэн. Зэрлэг ноход адил нэгээгээ зулгаасан танхаа балма та нар бүгд миний дайсан. Тэрмэр бол үндгэн тасархаа үгүй. Хүнд ингээс ярих зүртэл шүлгийн зүгээр дуулахгүйгээр ярих зүртэл бас саагш. Ер нь өнөөдөр энэ цаг үед нийгэмд ер нь бид бүхний эргэн тойрон байдаг хүрээнд зөв хүнтэйгээ нөхөрлөж зөв явахын тулд зөв хүнтэйгээ нөхөрлөөч гэдэг үүднийг
үүдийг сөхөж бид нэр хүмүүст ухааруулах гэж энэ миний найз миний дайсан боллоо гэж юу гэдэг дууг хийж ирсэн юм байна. Хүн чанарын тухай л хэлж байгаа тийм дуу л да. Тэгээ зэрлэг ноход адил нёгийг зулгаасан танхаа болнод та нүх миний дайсан гэж дууных нь үгэнд нь хүртэл байгаад байгаа. Тэгэхээр хүн хүнэл хүндлэх, хайрлах тэр зүйл маань алдагдаад байна шүү дээ. Тэгээд найз нар бие биенийг л доос үгүй хийж байна. Тэгэхээр хүнтэй бие бинийгээ хүндэлж хайрлж бие бинтэйгээ ганцхан удаа хүн болж төрчөөд бие бинийгээ хайрлаач ээ. Нөхдөөгөө нөхөр шиг найзтайгаа найз шиг байгаач ээ гэж л манай бид нар хүн бас юм дууг хийсэн шүү дээ. Үгийн хүрд компанид ажиллаж байсан Ловсон жирэмдлийн залуу байсан. Тэр залуугийн шүлгээр Атган баяр ерөнхий бадгийн аяг хөдөлгөөний бие анх хэрэг Атган баяр тахилтын нийлүүлэлт нийлж тэгж хийсэн доо. Цомгийн хувьд бол хурд хамтлаг маань бол маш их цомогтой. Одоо Монголын рок попт бол хамгийн их цомогтой гэж хэлэхэд хэсдэггүй. Ер нь олон диск гаргасан. Ер нь 12 3 диск гаргасан баг. Тэгээд бас 2 3 жилийн өмнө хамгийн олон рок цомог борлуулсан гэсэн шагналыг авч ирсэн юм байна. Ер нь рок дуу, рингийн дууг одоо нэг цомог гаргахад бид бүхэн 16-аас тий 15-аас 16 дуу гаргадаг. Тэгээд энэ 15-аас 16 дуун дотор бол рингийн баллад дуу, рок дуу, холимог гаргадаг энэ цомог. Энд одоо хамгийн хэцүү надад юм нь бол рок дуунууд байдаг. Ер нь тоглоход маш их хөдөлмөр шаарддаг, хөлсөрч энерги шаардаж ер нь энэ цомогтой одоо ажилтдаг. Тэгэхээр миний хувьд бол ер нь одоо гаргасан энэ олон цомгны одоо дотор бид бүхний тий одоо маш их энерги хөдөлмөр шингэсэн учраас би бол цомгуудаа маш их хайртай. Яг амьд төгжмийн хамтлагийн хувьд бол энэ нэлээд их хөдөлмөр шингэсэн цомгууд л да. Яг тэгэхээр 5 6 хүн нийлээд нэг хүн шиг санаа бодолтой олж нэг дууг хамлуулж нэг дууг яаж тоглох вэ? Тавуулаа нийлж нэг дуу тоглоно, дуулна, хөгжимдөн тэгээд нийлүүлж бичнэ гэдэг бол цаг хугацааны хувьд ч гэсэн маш хугацаа шаарддаг, хөдөлмөр шаарддаг. Тэгээд нэлээд шургуу ажиллаж ийж 1 жил 2 жилийн дотор нэг цомог гардаг. Шитгилийн ариун зөөлөн хүсэлмэ жаргал нийтлэн мөрөд болон дөгсөх юм сонсе дусал дурдалда бодолгол дэхиё 2005 оны талбайн тоглолт тийм 100 одоо албан ёсны тоогоор бол 120 мянган үзэгч тий тэнд цуглаж хурдтай тэр үчиг хамт одоо тэр баяны өдрийг сайхан өнгөрөөж исэн. Наадмаар яг эх орныхаа зүрх нь болсон Сүхбаатарын талбай дээр тоглосон. Бид нэр задгаа тоглосон, хотод тоглосон баг анхны тоглосон. 10 жил тоглолоо. Тэгээд үзэгч залуучуудаа баярлалаа гэсэн талархлын тоглолтыг хийсэн. Миний бас нэгэн мөрөөдөл гэж хэлж байна. Маш би бол ерөөсө DVD-ийн дээрээс л тэр олон мянган хүн 50 60 90 мянган хүний стадионд те 100 мянган хүний стадионд тоглолоо. Би Queen-ийн концертыг л DVD-ийн дээрээс л би үзчихсэн болохоос биш. Яг өөрөө тийм их хүн зэрэгэл цуглуулад 3 цагийн хэмжээний концертыг бүхэн том концертод тоглоно. Тэрийг бол би мөрөөдөж байсан нэг хэсэг миний мөрөөдөл
энд бол биелж чадсан. Би яг сонсон одоо зэрэглийг би орилуулаад дуулуулаад тэр олон мянган хүний гарыг харах юмсан те. Тэр мөрөөдлөө би биелүүлж чадсан юм аа. Тэгээд ер нь бол энэ бас хуудын нэгэн том хэмжээний талхал юм үзэл. Хурдад хайртай, хурдын дуг сонсдог хүмүүс тэнд цугларсанд бас өнөөдөр бид бас ингээд бүх нийтэд тоглолтыг хөнжирж үзсэн бүх хүмүүстэй би өнөөдөр хэдий хожигдоогүй байх гэж бодож байна. Та бүхэндээ их баярлалаа шүү. Биднийг дэмжиж байгаа гэдэгт үнэхээр талархаж байна. Би та бүхэндээ баярлж гин гэж нэрлээд тэр тоглолтоо бид нар хийсэн юм аа. Тэгээ стадионд ч юм уу нэг 2-3 мянган төгрөгөөр ч юм уу одоо ингээл үнэлээл ингээл хооронд нь тэгэл орсон тоглосон тоглоог нь мэддэхгүй нэг иймэрхүү тоглолтуудыг бид нар бас харж ягаад энэ талархлын тоглолтыг хийх ёстой. 10 жил хурд хамтлаг фэнүүдийнхээ хүчээр бас тэжээгдэж оршин тогтнож хурж ирсэн шүү дээ. Бид нар нэг удаа талбай дээрээ талархлаа баярлалаа гэд өнгөө тоглоод өгчөд яагаад болохгүй гэж 20 жилийнхаагаар бас дахиад талархлын тоглолт хоёрыг хийнэ гэж бодож байна. Манай монголчууд ер нь гадаадд очиод амьдарч ажиллаж сурч байгаа одоо хүмүүстэй одоо очиж тоглоход ер нь сэтгэл их өндөр маш сайхнаар хурдыг хүлээж авдаг. Үйлдэж шүү дээ. Эх орны тухайд дуулахаар дэлгэсэн тэлэг шиг нутгийн ингээл дуулахаар өөнөөс илүү хөвгт тэнгэр гэж үгийгээл дуулаад хэрхэлж аа би өөр дагаад өөрөө бас хаяад нөлөө салгад шүү. Хин ч гэсэн гадаад оронд өнөөдөр амьдралынхаа төлөө зүтгэж яваа. Энд нь бид бүхэн одоо очиж ямар нэгэн байдлаар аав ээж ах トゥ эх орноо төлөөлж эргэж очдог гэж би бас боддгийг. Тийм ажиллагаанд бас томилогдож бид нар явдагтаа бас их баярлж явдгийг. Тэгээд очиод тоглоход ер нь аль ч оронд байгаа монголчууд маань хурд хамтлагийг сайхан хүлээж авдаг. Тоглолт маань их халуун дулаан уур амьсгалтай. Уйлах нь уйлж одоо дуулах нь дуулж нэг 2 цагийн хугацаанд 3 цагийн хугацаанд яг л нэг эх орондоо ирсэн юм шиг тийм сэтгэл үлдээж чаддаг. Одоо яг би ингээл янз янзын зар сонсоолох юм. Солонгос руу дахиад хэдэн мянган ажилчтай авахар бол яг амьдралын шаардлагаар өнөөдөр манай нийгэм ямар байгаа вэ? Өнөөдөр үнэхээр бас жоохон хэцүү байна. Тэгээд тэг амьдралын шаардлагаар залуучууд маань гадагшаа гарч яваад тэгээд жоохон хэдэн цаас цуглуулад сонсон нэг жоохон ч гэсэн юм аягээд эх орондоо бошуухан ирээд байна. Манайх уг нь одоо гадагшаа явахгүй өөрснөө л эндэл одоо бужигнаад өөрснөө л өгчих хэрэгтэй байна да. Гэхдээ яг гадагшаа явснараа буруутах юм байхгүй. Би бол тэрийг үгүйсэхгүй байна. Гэхдээ бол зүрх сэтгэл нь Монгол хүн бол илүү их эх орон руугаа нутаг ус ээж аав руугаа тэмүүлдэг шүү. Энэ дэлхийд дээр ганцхан тийм үү одоо зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэр бол манай Монгол бид нар шүү.
Пентатоникийн хувьд анханасаа бид нар бол пентатоникийг үүсгэн байгуулад явж исэн манай үүсгэн байгуулагчдынхаа сэтгэл зүй хийж бүтээж байгаа ажлыг бол дэмжсэн. Тэгээд явцын дунд эхний одоо 3 пентатоник бол шударга сайхан болж исэн. Тэгээ хурд яагаад энэ пентатоникоос татгалзсан яагаад юм гэсэн бид нар шударга юм дуртай. Бид нар хин нэгнээс ноот хулгай хийгээгүй, хин нэгнээс гаднаас аялгау хулгай хийгээгүй тийм ээ. Ер нь үнэнч хөдөлмөрлөөд үнэнчээр ингээ явж байгаа юм. Үнэндээ Монголын эстрад урлагт шударга юм байх ёстой гэдэг тийм зарчмыг бид нар одоо хүртэл бий барьж явдаг. Тэгээд пентатоникийн хувьд болохоор шүүлтэн дээрээ айгүй тийм муухай ер нь байж боломгүй тийм одоо шийдвэрүүдийг гаргаж удирдах байгаа одоо тэр шүүгч хийж байгаа хүмүүс маань буруу тийм алхам хийсэн болохоор өнөөдөр пентатоникийн нэр хүнд, пентатоник наадмын нэр хүнд жоохон унжчихсан байгаа шүү. Энэ бол зөвхөн хэдхэн тооны хүмүүсээс болсон явдлаа. Тэгээд шударга болж исэн бол бид өнөөдрийг хүртэл оролцоод явах ёстой байсан. Тэг үнэхээр шударга байгаагүй. Шударга болохгүй байна гэдгийг бид нар л дотор нь байгаа урлагийнхан амьд хөгжим тоглож байгаа өнөөдрийг хүртэл энэ олон жил явж ирчээд ямар улс төр биш дээ энэ чинь тийм рок pop урлаг шударга байх хэвээр чадж байгаа нь авч явах хэвээр. Тэрнээс биш энэ жил танах хийчихлээ. Хойдон жил нөгөөдөгт нүгий гэж хүн ер нь хийж чадж байгаа л бас тодорхой юм шагнал урамшиллаа хүртээ явж исэн тэр цагта тэрнээс биш тийм хоньны ээлж шиг хоньны найр болгож болохгүй л дээ. Би энийг хатуу эсэргүүцээ тэгээд манай хамтлагийнхан тойр сууж ягаад ер нь ингэж шударга биш явж байгаа нөхцөлд бол пентатоникт бид дахиж оролцохгүй гэж одоо 4 дахь пентатоникоос нь эхлээд бид нар татгалзсан. Тэгээд ер нь бол шударга байгаасаа л гэдгийг би боддгийг цаашдаа ч гэсэн ер нь одоо ингээд ганц пентатоник гэхгүйгээр олон ч телевизтэй болж байна, олон хөгжмийн сувгуудтай болж байна. Тэгээд хөгжмийн сувг болгон өөрсний шалгаруултыг хийгээд л хэдхэн тооны 10 хүрэхгүй гарын 10 ороонд ч багтахгүй хэдхэн тооны хамтлагууд байж хахад тэр болгоныг нэг жижигхэн тийм хөгжмийн сувгууд гарч ирээ шүүгээл хооронд нь уралдуулаад байгаа юм шиг аль эсвэл яагаад байгаа нь мэддэггүй ийм байдал бас нэг талаасаа таалагддаг юм аа. Телевизээр гаргадаггүй мөртлөө жишээлбэл би одоо UBS Music-ийн тэр зохион байгуулж байгаа хүмүүст нь ч гэсэн хэлмээр юу телевизээр гаргадаггүй одоо клипүүдийн хийж байгаа бүтээлүүдийг гаргадаггүй мөртлөө нэг л өдөр зүгээр тэрийг эргүүлж ашиглаж одоо мөнгө олох гэдэг юм уу яадаг юм бэ. Ийм их бас энэ бол бас пентатониктай адилхан шударга биш юм бас явагдаад байна уу та гэсэн тийм сэтгэл төрөв. Амьд хөгжим бол маш хэцүү. Тоглож сурахад хамтлагаараа олон жил тоглоно гэдэг бас хэцүү. Энэ олон хүмүүс ийм зохион байгуулалттай. Тэгээд сүүлийн үеийн Playtime ч юм уу Cocoon Beat, сая би Cocoon Beat-ийг шүүлээ л дээ. Тэгээд Cocoon Beat дээр ч гэсэн хүүхдүүдтэй бас ер нь бол хамтлаг гэдэг маань нэг иймэрхүү тоглох хэрэгтэй юм аа гэдэг тийм одоо хүмүүжлийн хичээлж гэх юм уу та. Тэрийг бас манай хурд хамтлагийн гарч ирж тоглож үзүүллээ. Тэгэхээр ч бас өөр дуурж ийн гэж хүн болгон бас цаашааж байна. Аргач биш бид нар бол маш олон жил хамтлагаараа тоглож байгаа учраас тэр хүүхдүүд яаж вэ? Тэгвэл хүүхдүүд маань их хамгийн гоё юм их зүрх сэтгэлээсээ бүгдээрээ гоё тоглож байна. Одоо яг л нэг чаддаг ч байсан тоглож чинь чаддаггүй ч байсан тоглож байна. Тэгэхээр бол эдгээр бол уршаага зүтгэж байна. Хүүхдүүд маань бүгдээрээ урагшаа зүтгээд байна. Айгуу том нэг хідэн шалгуур байдаг юм шүү. Тэрийг авчих юм бол сайн хөгжимчд болно шүү миний данаар. Тэгээд хамтлагуудтай, залуу хамтлагуудтай ихэд одоо сайн хамтлагууд гарч ирж байна шүү дээ. Булсараа байна. Одоо зүгээр гэдэг хамтлаг байна. Одоо жишээлбэл тэгэл хойш би номац ч юм уу гих мэтчлэн одоо энэ рок чиглэлийн одоо рок цэвэр одоо тийм рок хамтлагууд бол одоо маш их гарч ирж байна. Энэ бол одоо яг мэрэгжлийн хэмжээнд гарч ирэх шат руугаа их ойртож чинь шүү. Тэгэхээр бол одоо сэтгэлээр готорч болохгүй. Манайх бол амьд хөгжим бол хөгжиж байна. Одоо бол 10 жилийн дараа шал өөр бол маш гоё бол. Би ихтэй урлаг судлаач юм шүүмжлэгч биш ихтэй өөрийнхөө миний бодлоор бол ер нь олон жилийн өмнө нэлээ олон жилийн өмнө хоцрогдож явж исэн урлаг тиймэр гэж.
төгсөхгүй хөгжмөл мөнгө хоёр Монгол төгжихгүй гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо бол тийм биш болсон. Цаг үетэйг нэг мэдээллүүдийг маш шуурхай түргэн авдаг болсон байна. Тэр утгаараа бас аюул төгсмийг тоглодог хамтлагөө залуучууд нэлээх болсон байна. Тэгэхээр хөгжил бол ер нь их дөхөө явж байгаа гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар бол шинээр үүсэж байгаа амьд хөгжмийн хамтлагууд дор бүрнээ нэлээд сайн бэлтгэл хийгээд байвал амжилттай болох байх гэж бодож байгаа. Одоо ингээд гудамжаар харж байгаа чинь хүүхд бол ингээд гитар өрөө гэж би тэр аюул багтдаг. Ягаад гэвэл энэ хүүхдүүд дандаа ингээд амьд хөгжим тоглож байгаа гэдэг. Тэгээ би Coconut Playtime дээр очиж үзчихсэн л да. Бид зүгээр очиж урилгаар нэг ганц хоёр дуулаад тэгээд үзэж яхад тэнд 40-50 хамтлаг байсан. Тэгэхээр ямар ч хэлсэн амьд хөгжим эргээд рок хөгжим бас Монголд бас эргээд хөгжиж чинь гэж би бодож байна. Одоо би Playtime-ийг ч юм уу Coconut ингээл очиад харж байгаад бол дандаа л гадны хамтлагуудыг дуулаад байх. Гадныхыг бэлэн юм амархаа. Ер нь бэлэн юм аваад идэх ч гэсэн амархан л байдаг. Ихтэл цаанаа л нэг удсан бэлэн юм гэдэг маань чанаагүй байдаг. Би тэр талаас монголоор дуу хийгээч, шин юм хийгээч, шин юм хайлж, эрэл хийлж, хайж энэ Монголын рок попийнхаа энэ урлагт нэмэр болох үеч тийм байгаасай. Тэрнээс биш одоо зөвхөн хуулаа дуулаад байх болоо дуулаад байна. Тэгэл яах вэ? Хамтлаг байсан гэхэд хэцүү байхгүй тийм хамтлаг байсан гэж ярих дараа нь хожим нь одоо хэлэх хэцүү хэлэхгүй байх хэцүү нэг тийм байдалтай л байгаа юм л да. Би энэ хамтлагуудаа нэг талаасаа энэ гарч ирж байгаа хамтлагуудыг тооны хувьд бол юу вэ 70 200 хэдэн хамтлаг гэдэргээд гарч тоглодог юм байлээ. 2 өдөр үргэлжлэхэд 30 минут 20 минутаараа тоглоход айгүй олон хамтлаг байна. Тэгээ ганцхан харамсалтай үнэхээр яг нэг тийм чанартай рок попын юм хаалгыг догшиж орж ирэх үец тийм хамтлаг бол ер нь хараахан сайн төрөхгүй байгаа юм да. Салхуураад байна л гэж би ойлгоод байна. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгжээч хамтлаг бий болно. Урдын хувьд бол одоо дунд шатанда жинхэнэ одоо юм бүтээж хийж юмыг одоо ноорглож болохгүй тийм цаг үедээ явж гинүү даа гэж би бодож байна. Тэгээд урд нь ч бас бид бүхэн анх нийлээ тоглож байхдаа бол маш олон дууг хийж үзэж тэгээд зарим нэг нь одоо нөгөө ноорглно гэдэг нь шүү дээ. Зарим нэгэн дууг ноорглож хайж байлаа. Зарим нэгэн дуугаа бол үнэхээр зүрх сэтгэлээсээ хийсэн одоо бүтээлсэн бүтээл чадц түндээ хүргэж бас ард гоё концертуудыг CD-нүүд альбомуудыг гаргаж байлаа. Урьдчилсан 10 хэдэн CD-тэй 30-40 клиптэй. Тэгээд явс тэрнээс хойш өчнөө юм хийнэ гэж боддог. Маш залуу байна. Өшөө цаашаа юм хийх юм их байна. Тэгээд насч байна, зайч байна. Тэгээд юмд мэдээж одоо маш их олон уран бүтээл тий эцэгчдийнхаа бид маш их хариуцлагатай байгаа. Тэгээд бүхнийг гарахын төлөө цаашаа араандаа хийгдээд явах болно. Тэгэхээр одоо бол бид нарт ямар ч тийм алдаагүйгээр уран бүтээлүүдийг төөрөж хийх цаг нь иржээ. Бид бүхний бас дунд үе гэж хэлж болохоор тийм цаг үе хэлж байна. Одоо 34 35 та залуучууд байна гэдэг чи одоо жинхэнэ одоо юм хийж ноорглохгүй уран бүтээлүүдийг хийж ирж хүчтэй бас одоо энэ амьд хөгжмийнхаа талбар дээр маш их зүйлийг хийх тийм эрмэлзэлтэй цаг хугацаа ирж байна гэж хэлж байна. Ер нь бол би бодгийн хурд хамтлаг 2-3 хамтлагийн үүргийг гүйцэтгэж ирсэн юм уу. Яагаад гэвэл би яагаад ингэж хэлж байна гэхээр уянгийн баллад дуунууд дуулдаг нэг өөрсдийн хийдэг одоо рок жанрын нэлийн тэр дууг дуулах уянгийн баллад дуу рок дуу ер нь тэгээд болон бусад дуунууд гэж одоо 3 ангилж болохоор 3 ангилж яг өөрийг яагаад гэвэл биднэрт гоё санагдсан ер нь сэтгэлд цаг үеэ мэдэрсэн тийм дуунуудыг л хийж явах тийм сонирхол хүсэлтэй байдаг.
Нэвтрүүлгийн туршид бидтэй хамтдаа байсан хур тамхины үнэн шүрэнүүд болон рок сонирх залуус та бүхэнд маш баярлалаа. Ингээ өдөр хамтдаа хур тамхины тоглолтын дээр уулзцай. Манай өнөөдрийн дугаар энэ хүрээлэн бидтэй холбоо байхыг хүсвэл доор хаягаар холбогдно. Ингээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. No